За бүгдэнд нь орой амь төргий. За хөгжлийн бодлого төлөлтөд нийцээгүй энэ хөрөнгө оруулалтыг төсөв тусгадаг асуудал бол бараг хэвийн үзэгдэл болсон юм байна гэж харагдаж байна. Жишээлбэл төсвийн хүрээний мэдээллийг тухайн жилийн төсвийн төсөлтөнд нийцүүлэн өөрчилдөг байдал бол одоо давтагцаар байна. Уг нь бол бид нар төсвийн хүрээний мэдээлэлд одоо уялдуулж тухайн жилийнхаа төсвийг төлөвлөдөг баймаар байтал эсэргээрээ явж ирсэн байна. За энийг нэг тодорхой жишээгээр бас хэлье гэж бодож байна. Төсвийн доктортой байдлын тухай хуульд бол 10 оноос хойш нийт 18 удаа. За сая 25 оны энэ улсын хурлд өргөн мэдүүлсэн шинжилгээний төслөөр хамруулах юм бол 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн байна. Энэ нь өөрөө энэ суурь одоо энэ хуулийн суурь доктортой байдал алдагдсан, эрх зүйн орчин докторгүй байдлыг бол үүсгэж байгааг харуулж байна. За тэгээ энэ дээр нэг би жишээ хэлмээр байгаа. 2024 оны төсвийн тодглоор төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгасан 342.6 тэрбум төгрөгийн зардал нь хөшгийн хөндийн түнэлийн байгууламж, өөдөө тэмүүлэх Монголиа гам татгалт гүүрэн байгууламж, шин тойрог зам, Улаанбаатар хотын шин их тойрог хурдны зам төсөл, харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл, засгийн газрын нэг цэгийн үйлчлэгээний зохицбод зэрэг төслийн зөвхөн урьдчилсан тэзүү зураг төсөв одоо зөвлөх үйлчлэгээ зэрэгт санхүүжилтүүд бол зарцуулагдахаар тооцсон байгаа. Гэхдээ эний ихэнх шин төслийн эхлэх дуусах хугацаанд тодорхойгүйгээс гадна эдгээр төсөл Монгол улсыг 21-с 25 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 21-с 25 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Монгол улсыг 24 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд огт тусгагдааг байгаа. Энэ өөрөө юу гэж хэлж ийн гэхээр төсвийн хүрээний мэдэгдэл жилийн төсвийн төлөвлөлт хөрөнгө оруулалтын урт хугацааны бодлогод бол тодорхой бус байдал үүсгэж байна. За улсын одоо энэ санхүүгийн сахилга бат зах зээл дэх одоо энэ итгэлцэл бас сулрах ийм эрсдэл үүсгэж байгааг бол харуулж байна. За тэгээд энэ сангийн яам нь бас яагаад энэ одоо үндэсний аудитын газраас өгсөн жил бүрийн зөвлөм шаардлагуудыг ийм хангалтгүй гүйцэтгэж байгааг бол одоо бас цаашд анхаарах хэрэгтэй. Тэгээд би ийм хэдэн асуулт асуумаар байна. Төсвийн доктортой байдлын тухай хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан үндэслэл нь юу юм бэ? Тухайн нэмэлт өөрчлөлтүүдийн аль нь бодлогын, аль нь техникийн шинжтэй талаар бас ангилж үнэлэлт дүгнэлт хийсэн үү? Төсвийн хүрээний мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөвтэй тогтмол нийцэхгүй уялдахгүй байгаа зөрчлийн гол шалтгаан нь яг юу юм бэ? Үүнийг засах механизмыг хэрэгжүүлж байгаа юу? Дөрөвдүгürt хууль тогтоомжийн байнгын өөрчлөлтөөс үүдсэн төсвийн одоо төлөлтийг тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалтын үр ашиг хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бий болгож байна гэж харж байна. За, учир сайд хариулъя. За, мэдээж төсөв бол энэ төсвийн хүрээний мэдээлэлтэйгээ яг нийцэж явдаг. Тийм учраас засгийн газрын бүтцүүрэлтгүүний хуулийг Монгол Улсын ерөнхий сайд үндсэн хуулийн заасан онцгой бүрийн эрхийнхаа хүрээнд өргөн мэдүүлэхээр одоо үндэсний хороотой буюу яамгүй одоо сайд нарыг цомогтгох. За тэгээд цаашлаа тэр үндэсний хороо зөвлөл комисс за шаардлагатай хэмнэлтүүдийг одоо хийх юм санаачлаг гаргаад оруулаад ирэхэд төсвийн доктортой байдлын хуулиараа байдаг нөгөө дөрвөн тусгай шаардлагын нэг шаардлагыг нь давж чадахгүй буюу хуулийн хийдэл үүсэжсэн. Энэ юу гэхээр мэдээ төсвийн сахилга батыг бий болгоход төсвийн хариуцлагатай байдлыг бий болгоход энэ төсвийн доктортой байдлын хууль бол маш том одоо хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тийм ч учраас цаашдаа бол энэ төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөлт байх нь өөрөө ер нь зохимжгүй. Гэхдээ сая энэ тохиолдолд бол засгийн газрын бүтцүүрэлтгүүний хуулиар нөгөө 3 сайдаа чөлөөлөөд түүний дэргэд байсан ажлын алба тэр оронтой урсгал зардлыг нь хэмнээ гэтэл засгийн газрын бүтцүүрэлтгүүний хуулиа дагуулад нөгөө төсөв барья гэхээр 3 сарын хугацаанд төсвийн хүрээний мэдээллийг баталснаас хойш 3 сарын хугацаанд төсвийн тодтголыг өргөн барихыг төсвийн доктортой байдлын хуулиар хориглосон. Хэрвээ тэр төсвийн доктортой байдлын хуулинд магадгүй тухайн жилийн гэдэг юм уу тодтогдсон байсан бол тэр төсвийг өргөн бариад ингээд тодтоглоо бариад их хурлаар батлуулах нь болно. Гэтэл яг энэ төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагын заалтыг уншихаар юу гэж ойлгож байгаа гэхээр төсвийн хүрээ батлагдсан бол 3 сарын хугацаанд тодтол барьж болохгүй гэдэг ингээд зохицуулсан. Тэгэхээр 5 сарын 31-нд бид одоо их хурлаар энэ төсвийн хүрээний мэдээллийг баталсан шүү дээ.
Тэгэхээр 8 сарын 31-ний хүртэл ерөнхий сайд нөгөө бүтц дээр өөрчлөлт хийх юм ямарч болцоогүй. Ингээд зүгээр царцаагаад байгаад бай гэдэг юм байдал яваад байдаг. Гэтэл нөгөө уул уурхаан бүтээгдэхүүнээ одоо үнэн ингээд өдөр тутам унаад байдаг. Тийм учраас одоо бол зайлшгүй одоо тодтгол хийгээд тодорхой хэмнэлт гаргаад явахаас өөр гарцгүй. Мэдээж цаашдаа бол хөгжлийн бодлого төлөвлөж байгаа гэдэг утгаараа одоо экспортыг нэмэгдүүлэх. За тэгээд дээрээс нь сая мандгаа гишүүнээ хэлж байгаа энэ мега төслүүдийг бол зайлшгүй эрэмблэх шаардлагатай болж байгаа. Бид өнгөрсөн жил бол нөө төсөв оруулж ирэхэд бол цаг нөхцөл байдал бол их өөр байсан шүү дээ. Одоо болохоор энэ эдийн засгийн одоо томоохон сорилтууд, энэ олон улсын худалдааны дайн, энэ тарифын нөхцөл байдал бол зайлшгүй бид нар энэ төслүүдэд эрэмблэх шаардлага үүсэж байгаа. Тийм учраас 14 шалгуур үзүүлэлтээр дээр энэ хөтөлбөрт багтсан төслүүдэд эрэмблээд бүр зогсоох гэхээс илүүтэйгээр одоо эхлүүлсэн байгаа нэг 4 төсөл байна. Дээрэс нь одоо санхүүжилт огт шийдэгдээгүй. Гэхдээ одоо төр хувийн төлөвшлэр хэрэгжүүлж болох боломжтой дахиад нэг 5 төсөл хүлээгдээд байдаг. Дахиад үлдсэн 5 төсөл дээр нь бид нар бас одоо 14 шалгуур үзүүлэлтээр үнэлээд эхлэхээр бол одоо шууд одоо хөрөнгө оруулалт шаардлагатай юм төслүүд байгаад байна. Тэгэхээр ер нь бол эдгээр төслүүдээс бол зайлшгүй нэг 10 төслийг бол хойшлуулах шаардлага зүй эсрэг тавьж байгаа. Зүгээр 5 төслийн хувьд бол жишээ нь төр хувийн төлөвшлэр хэрэгжүүлэх боломжтойгоор ажлын даалгаврыг боломжруулад хөрөнгө оруулалт татах одоо нэг шинэ арга замууд хайгаад ингэ явж болно. Зөв нийслэлээр хэрэгжүүлэх төслүүд дээр хүртэл одоо бас нэг юм хойшлуулах шаардлагатаануудыг нь зогсоох ийм л бодлого барина. Энэ ч утгаараа одоо төсвийн хүрээний мэдээллийг бид нар төсвийн тодтголтой хамт одоо өргөн мэдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр төсвийн хүрээ төсөв болвол яв цав нийцэж явах ёстой. Энэ утгаараа бол хэрвээ их хурлын гишүүд энэ засгийн газрын бүтцүүлэлтүүний хуулийг дагсан төсвийн тогтвортой хуулийн хуулийг батлуул түүний дараа одоо төсвийн хүрээ, төсвийн тодтгол хоёроо зэрэг барина. За чахлан сайд нэмж хариулъя. Тэгээд тодруулъя. За гişүн асуултанд хариулъя. Төсвийн тогтвортой хуулийн хууль маань өөрөө бол ер нь дандаа макро тоонуудыг хуульчилсан байдаг. Макро тохиргоонуудыг. Тийм учраас за та 2010 оноос хойш ярьж байна. За би бол 2020 оноос хойш хинлээ сайн мэдэж байна. Тэгэхээр тэнд яг ковид үеийн гол яг макро тохиргоонууд хийсэн байгаа. За хамгийн том тохиргоо бол энэ алдагдлал дээр байгаа. Тэр нэг 5 жилийн одоо алдагдлыг 2018 онд орсон өөрчлөлтөөр одоо хуульчилсан байдаг. Жил бүрийн алдагдлал ингээд буураад явна гэдэг. За ингээд ковидын үед бол яг харахгүй энэ бол 2 жилээр бол хойшилсан байдаг. За харин хойшилсан хэдиж 2022 он 23 онуудад бид алдагдлаа гаргана гэсэн төсөв маань хуульчлагдсан боловч бид ашигтай гарсан байна. Ашигтай гараад тэнцлүүд маань ингээд сайжраад ирсэн. Тэгэхээр тийм одоо техникийн шинжтэй тохиргоо гэж бол ер нь бараг байхгүй. Дандаа ийм макро тохиргоонууд байгаа. За харин сүүлийн жилүүдэд нодлон одоо жишээ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. За чахлан сайдны микрофоныг нэмж өгье. За суур тэнцэл гэдэг мөн одоо макро тохиргоо орж ирсэн байгаа. За тэр нь юу вэ гэхээр за гişүүд хэлээд байна үлээдгүй бас сайн мэддэг болсон байгаа. Одоо зээлийн ашиглалт хүлээгдэж байгаа 12 их найд. Өөрөөр хэлбэл сүүл эх 5 жилийн дотор бид энэ 12 их найдыг төсөв дотор алдагдал болгож багтааж чадахгүй. Ямар ч боломж байхгүй. Ингээд нууд алдагдлгүй төсөв гэдгийг дөрөв батлагдсан байгаа учраас. Тэгэхээр энэ дээр одоо цаашдаа мөн одоо тохиргоо хийм шаардлагууд гарч ирнэ. Нодлонгийн суур тэнцэл бол бас үүнтэй холбоотой ийм макро тохиргоонууд юм байна. За түрүүн та тэр аудитын дүгнэлтийг сангийн яамтай холбоотой хэлчих шиг болоо тэр ташаа мэдээ юм шиг байна. За 2020 онд намайг одоо ажил авч явах 66% ийм дүгнэлт авч ирсэн бол энэ жил өнгөрсөн жил 88%. Жил бүр сайжраад ирж байгаа. За миний ард одоо нэг 4,000 бараг 5,000 одоо сангийн яамны харьяа байгууллагын төрийн албаа гэж нар байна. Эдгээр одоо бүх одоо багаараа ажилласны сайн үр дүнд ингэж гарч ирж байгаа гэсэн үг. За энийг одоо би хэлээд яг хуу аудитын газраас аудитаас бас манай яамтай холбоотой дүгнэлтийг нэг хэлээд өгөх сайн байна. За мандгай гишүүн нэмж тодруулъя. За яг аудитын газраас өгсөн зөвлөмжийг хангалтгүй одоо гүйцэтгэж байгаа гэдгийг одоо бас өөрсдийнх нь тайлан дээр бичсэн байгаа учраас аудитын газар өөрөө тэрийг тайлбараа хэлнэ үз. Энэ ер нь бол энэ доктортой байдлын одоо энэ хууль ерөөсөө докторгүй явж ирж байгаа дээр л хэлээд байгаа юм л да. Бид нар одоо доктортой байдлын тухай хууль ингээд боловсруулч өөрөө энэ хэрэгжихгүй яваад байгааг л одоо анхаараач гэж хэлмээр байгаа. 14 шалгуур үзүүлэлт нь ихэвчлэн нийгэм эдийн засгийн үр нөлөө өр өгөөж ихээсээ илүүтэйгээр
төслийн одоо энэ бэлэн байдал суурилсан үзүүлэлтүүд байгааг бас анхаармаар байгаа. За цаашид үндэсний аудитын газраас гүйцэтгэл бус одоо энэ өнгөрсөн хойно нь алдаа оног нэг дүгндэг байдлыг болоод илүү энэ төсөв төлөвлөгдөөд одоо дууссан үед нь төсөв батлагдахаас өмнө энэ аудит орж алдаа зөрчлийг нь илрүүлж зөвлөмж өгч болдгоо юм уу? Тэгэх юм бол ядаж гишүүд ч гэсэн өмнө нь гарч байгаа энэ төлөвлөгөө төр чи харьцуулт хийж За Чахлан сайд нэмж хариулах уу? Тийм, доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт орох, бүрмэнд өөрчлөлт орох. За төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах хоёр бол авсж байгаа арай өөр шүү. Төсвийн хүрээний мэдээлэл бол одоо уул уурхай эдийн засгийн улсад бол ер нь жил ялангуяа сүүлийн жилүүдэд энэ ковидын үетэй, геополитикийн үетэй гадаад нөхцөл байдал ийм тодорхойгүй бага үед бол төсвийн хүрэн дээр одоо гарцаагүй өөрчлөлтүүд орох шаардлагууд маш их гарч ирж байна. За одоо ч гэсэн одоо удахгүй баригдах төсвийн тодтоглоор чинь төсвийн хүрээ одоо өөрчлөгдөж таарна. Нодлон яг өдийд 2025 оны төсвийг төлөвлөж явах үед бол орчин нөхцөл байдал шал өөр байсан. Төсөөл бол бүгд одоо өөдрөг ийм эерэг байсан. 9 сарын 1-нд өргөн барихад чи эерэг байсан. За ингээд 11 сараас хойш бол ингээд төсөөллүүд бол муудаж эхэлсэн байгаа. За ингээд одоо 5 сарын дунд үеэс 5 сарын одоо 14-ний тухайлбал одоо тэр өдрөөс хойш нөхцөл байдал бол огцсон муудсан байгаа. За энэтэй холбоотойгоор одоо орлогод нөлөөлөх одоо сөрөг дарамтууд маш их Дахиад нэг үт тодруулга баг. За мантахаг шун нэмж тодруулъя. тэгэхээр би бол ингэж ойлголоо. Чахлан сайдаа төсвийн хүрээний мэдээлэлгээд бид нар одоо үндсэндээ энэ төсвийн хүрээний мэдээлэл байх шаардлага байгаа мó. Цаг үе өөрчлөгдөж байгаа учраас жил болгон одоо төлөвлөгөөгөө өөрчлөө төсвөө батлаад явдаг байх ёстой юм уу? Яг айгүй сонин хариулт л өгчлөө л дөө. Энэ чинь хөрөнгө оруулалтын альва хөрөнгө оруулалт чинь өөр ингэсэн хөрөнгийн өгөөчтэй ирээдүйн одоо энэ үндсэнээ тооцож чаддаг. Хаанч компани ч гэсэн яг л ийм байдлаар л одоо төлөвлөгөөгөө гаргаад түүнийхээ дагуу одоо хэрэгжүүлээд явж байгаа штэ. Тэгэхээр одоо улсын төсөв тэгвэл бид нэр энэ төсвийн хүрээний мэдээлэлгээд хилцээд авах шаардлага бас байгаа ч юм уу гэдэг одоо бас бодол төрж байна. За Чахлан сайд хариулъя. За мантахаг шүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээ бол макро төлөвлөлт. Эдийн засгийн хөгжлийн яамн дээрээс гардаг ийм тоонууд. За төсөв бол энүүнийхээ хүрээнд бид төсөв төлөвлөлтөө хийгээд явдаг. За яг би ингээ яамаар нь одоо хийдэг ажлуудаа ярьж байгаа. Тэрнээс биш энэ бол засгийн газрын л бодлого. Эцэстээ бол энэ нэг л одоо шийдвэр, нэг л төлөвлөлт, нэг л хөгжлийг дэмжиж явдаг ийм зүйл юм байна. Тэгэхээр макро төлөвлөлтүүгээр бид нар төсөв төлөвлөнө гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэхээр макро төлөвлөлт маань бол яг одоо яг ийм хөгжиж байгаа орны хувьд ялангуяа ийм эдийн засгийн өөрөө уул уурхаагаас хэд савлгаатай юм хамааралтай. За бидний нөлөөлж чадахгүй бидний одоо урьдчилж төлөвлөх боломжгүй гадаад орчин нөхцөл байдлаас хэд их хамааралтай ийм одоо эдийн засгийн хувьд бол одоо яхаарахгүй бид өөрчлөлтүүдтэй тулж байгаа. За ер нь бол яг өмнөх 4 жилд бид одоо шин сэргэлтийн бодлого за энэ одоо 4 жилийн эхэн дээр бид төлөвлөгөөгөө батлахдаа 14 мега төслөгөл ингэж байна. За энэ бүх одоо макро зорилтууд маань одоо уул За эдийн засгийн хөгжлийн сайд учрал сайд нэмж хариулъя. За төсвийн хүрээний мэдээлэл бол энэ хөгжлийн жилийн төлөвлөгөөний санхүүгийн их усүрийг баталгаажуулах ийм бол агуулга зорилттой байлээ. Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсны зорилго бол энэ макро эдийн засгийн чиг хандлагыг энэ хувийн хвшлийнхэнтэй ч гэсэн яг ойлгуулах, чиг хандлагыг нь тодорхойлоход бол чиглэдэг. Тийм учраас бид бол төсвийн хүрээний мэдээллийг боловсруулснараа цаашдаа ямар чиг хандлагатай байх вэ? Дээрэс нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай улсад тухайн цаг үед хэрхэн одоо эдийн засгт ямар өөрчлөлтийг өгөх вэ гэдэг дээр тэр орлогынхоо дээд хэмжээг ч гэсэн тавьдаг. Дээрэс нь одоо тэр гол бүтээгдэхүүнийхээ үнийг ч гэсэн одоо хэдээр яа тооцох вэ гэдгийг нь тавьж өгөөд түүнд нь тохирсон төсвийг хийгээд энэ нь өөрөө жилийн төлөвлөгөөнд нь нийцдэг. Ингэсний үр дүнд бол эргээд ийм үнэлдэг юм тогтолцоо явдаг. Тийм учраас төсвийн хүрээний мэдээлэл бол төсөвтөөгөө заавал одоо зэрэг орж ирж ингэж одоо хоорондоо нийцэж явах хэрэгтэй. За улсын хурлын гишүүн Бадам